сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдөр миний сонгосон сэдв юу вэ гэхээр та анх удаа байр авах гэж байна уу? Банкны зээлийн тооцоолоос эхлээд байршил, барилгын чанар, эрчний зохион байгуулалт гээд анхаарах зүйлсүүд мунтахгүй их байдаг. Миний хувьд гэвэл барилгын инженер мэргэжилтэй байр авахдаа яг ямар шалгуураар сонголт хийх талаар та бүхэнтэйгээ уулзуулна. Дэмжлэгийг үзснээр та алдаа гаргахгүй ухаалаг шийдвэр гаргах нэгтгэж итгэлтэй байна. За ингээд бичлэг рүү орцгоё. Нэгтэн байршлал ирээдүйн үзэнийг тодорхойлгоч. Байршил гэдэг нь зөвхөн газар зүйн байршил биш юм. Энэ бол тухайн орон сууцны үнцэн, таашид өсөх хэсэх, өдөртмийн тав тух, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн амьдралын чанар гээд маш олон зүйлд нөлөөлдөг хүчин зүйл юм. Байршлыг үнэлэхэд дараах дөрвөн шалгуурыг тавьбал миний зүгээс зүгээр гэж бодож байна. Нэгт нь хүүхдийн сургууль, цэцэрлэгийн ойр орчим. Хүүхдэд та сургууль, цэцэрлэгт хүрэхэд алхах зайтай байвал өглөө бүрийн стресс, төвчлийг багасгахын зэрэгцээ. Аюулгүй байдал мөн цагийн зохион байгуулалтад маш том давуу тал болно. За хоёрт нь бол замын төвчрөл ба нийтийн тээврийн хүртээмж. Улаанбаатарт төвчрэлгүй байршил гэж бараг үгүй. Гэхдээ та ажилдаа хэр хурдан хүрэх, хүүхдээ хэр амархан сургуульд хүрэх вэ гэдэг бол байр сонгох шийдвэрт маш том нөлөөтэй. Миний бодлоор хамгийн ухаалаг сонголт бол ажлын байр, сургуулийн чиглэлтэй зөрчилдөггүй, нийтийн тээвэр ойр, хүртээмжтэй, гэхдээ шууган багтай аюулгүй орцгоцтой байршлыг сонгох нь зүгээр гэж бодож байна. Гуравт нь бол худалдаа, эмнэлэг, үйлчлэгийн төвд. Амьдралын наацхан хэрэгцээ болох хүнс, эм тариа, хүүхдийн хувцас, тоглоомын газар ойр байх нь танд өдөртмийн амьдралд маш их хөнгөвчлийг авчирна. За дөрөвт нь бол ирээдүйн дэвтцийн төлөвлөлт. Зарим шинэ хороолцохын байршлууд одоо л хээр таламж санагдж байгаа боловч ерөнхий төлөвлөгөө, зам тээврийн төсөл, сургуулийн эмнэлгийн барилгын төлөвлөгөөг харуул ирээдүйд үнцэн хитэх өсөх боломжтой байршлууд олон байдаг. Мэдээж эдгээр бүх шалгуурыг 100% хангах байр сонгоно гэдэг амаргүй. Гэхдээ та байр авах гэж байгаа бол өнөөдрийн үн биш, ирээдүйн үнцнийг харах нь хамгийн зөв алхам юм. За хоёрт нь бол барилгын чанарыг мэргэжлийн өдрөөр харж сурах хэрэгтэй. Олон хүн байр авахдаа шоурумын гэлцэл интерьер, галдооны тавилга, хөшөөг, лаунжийн гэрэлтүүлэг, эсвэл оршуурыг хараад шийдвэр гаргадаг. Гэвч инженер хүний хувьд хэлэхэд жинхэнэ асуудал нь дотор нь л ногдож байдаг. Өөрөөр та барилгын үндсэн чанарыг анзаарахгүй орхивол ирээдүйд олон сая төгрөгийн засвар, эрүүл мэнд, тав тухайн асуудалд орох хэрэгсэлтэй. Таны бодитоор шалах ёстой зүйлсийг дурдвал таны тэгш байдал дууц гаралтыг шалах хэрэгтэй. Тэгш ус хан бүтээцээ алдаа ээж болдог. Мөн ханыг цуурс эсэх дууц гаралтыг шалахгүй л хөршин яриа зурагт гээд бүх чимээ танад сонсогдох хэрэгсэлтэй. За дараах нь бол таац шалыг нүдээр үзэж шалах. Таасны талын байдал, ус нэвчилт, барилгын төвш бус суултна барилгын чанарын гол асуудлыг илэрхийлдэг. Харин шалны тэгш байдал нь тойлого байрлуулах хэмэд энгийн зүйлтж татварчлах тохиолдолтой. За дараах нь бол гадна бусаад хөрөнгөлгөөний материалыг харах. Эмнэлтийн үүднээс зарим компаниуд хямдхан удаа адилхан материал ашигладаг. Энэ нь цаг аарын өрчлөлт, хөлдөл, чийгшилт, түргэн гэмт хэрэгсэлтэй байдаг ба энэ таны орон сууцны ирээдүйн үнцэнд нөлөөлөх болно. За дараах нь ус бохир, цахилгааны шугам, байр тусбар тусгаарлах зэсэг. Одоо ихэнх барилгууд шугам сүлжээг айл тусбарт нийтдэг болсон боловч зарим барилгуудад шугам сүлжээ хамт байх, өртөө нэг шугамтай байх тохиолдол байдаг. Энэ нь ус тасалдах, бохир бөглөрөх зэрэг хариуцлагатай асуудал үүсгэд томоохон эрсдэл үүсгэдэг. За дараах нь агас ашиглалтанд орсон байр бол дээд давхрын гойжилт, хөлдөх эрсдлийг шалгах. Хэрвээ та тухайн барилгын дээд давхарт байр авах гэж байгаа бол дээврийн дулаалга, усны хамгаалалт зэргийг давхар шалгах хэрэгтэй. Эдгээр нь муу байх тохиолдолд ус нэвчиж, олмоор өвлийн улиралд хөлд үсэх эрсдэл гардаг болохоор энэ засвар ихэд хэцүү урт хугацаанд амьдрах тав тухайг алдагдуулдаг. Гуравт нь бол санхүүгийн боломжоо зөв тооцоолох.
байр авахдаа бид хөвчлэн сарын зээлээ дааж тасгэхээр л дүнэлтэдэг. Гэвч ирээдүйн зардлууд сөөх, эсрэг үржилгээ, даалтах зээлийн нөхцөл зэргийг анхаардаггүй. Танд өгөх зөвлөгөөг бол сурталчилгаа төлбөр дээр гүйлгээний зардлууд нэмэгддэг. Жишээлбэл нөт, нутрат, бүртгэл гэх мэт. Энэ нийт зардлын 15-аас 20%-ийг гаргана гэж тооцоолох хэрэгтэй. Мөн сар тутмын зээлээс гадна сөөхөн төлбөр, ус, тог, цахилгаан гэд нэмэлт зардлууд үүснэ. Тийм учраас байрны үнийг л биш, амьдралын нийт зардлыг харж шийдвэр гаргаарай. За дөрөвт нь байрны зохион байгуулалт боддоор тохиромжтой хэсэг. Оршуур болон шоурумд тэрээр нь гоё харагдаж болохч амьдрахад бод 5 дахь гэр бүлийн гишүүдийн амьдралын хэмээгт хэр тохирох вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл өчний өрөө галтгоо унтлагын өрөөнүүдийн зайн хэмжээ, тэтгэрийн байршил, мөн ариун цэвэр өрөөний байрлал, гэр бүлийн гишүүдийн тоон тохирсон өсөх, мөн цонхны байрлал, нарны гэрэл, агаарч болт хэр байна вэ гэдгийг зураг дээр биш амьдрал дээр харж шалгаж мэдэх болохоор эдгээр өвдгийн мартаарай гэж хүсэж байна. Тавт нь шилт, сөөх, хяналтын системийн байдал. Олон хүн байрны өмнө компани нэр хүн дээр л хязгаарлалт сонголт хийдэг. Гэвч Монголын нөхцөлд сөөхөн зохион байгуулалт маш чухал. Шинэ байрны сөөх бүрдээгүү тохиолдолд төр сөөх, хариуцж байгаа хэсэг, камер, нэвтрэх систем, хог хэвлэлийн менежмент, ирээдүйд үүсэх засвар, дулаан хангамж, цэвэр бохор усны асуудал, өршийн соёл, эргэн тойрны аюулгүй байдал гэд анхаарах зүйлсүүд маш олон байгаа. За хамгийн чухал нь л захиалагч болон гүйцэтгэгч компани барилгын түүх, өмнө хийсэн төслүүд хэр чанартай байсныг судлах нь танд гарах эрсдлийг тань бууруулж өгөх болно. За ингээд энэхүү сэдвийн маань дүгнэлтгээвэл байр бол таны амьдралын хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэг юм. Тийм ч учраас гэлт цалин интерьер биш, бодит хэрэглээ, чанар, боломжит тулгуурлаж шийдвэр гаргаарай гэж хүсэж байна. Хэрвээ та байр хайж байгаа бол эдгээр зөвлөмжүүдийг хадгалаад аваарай. За ингээд дараагийн эмчилгээрээ эргээд уулзцгаая. Баяр таа.